манай Баян аймгийн Бууцаган сумын Баян бүрд баг гэж яг л миний өссөн газар л да. Тэ. Багийн маань нэг иргэнийг шонхор шуванд явж ирсэн арабууд амь насыг бүрлгэж алсан байна. Хүүгийнх нь нүдэн дээр аав нь толгойг нь бяцтай ирсэн гэж аимшигтай гэмтэр гарсан байна. Их харамсалтай байна. Нутгийнхандаа болон амь насаа алдсан хүний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. За Монгол улс жилд өнөөдөр хэдэн шонхор шуу зарахгүй бол болохгүй байна гиндэ. Одоо болоо тамиг татаад ядуурдгүй таруу галаад баяждггүй гэж хэдэн шонхор шуунаас болж сүүлдээ арабуудад бүр азаргалуулад иргэдээ алуулаад дуусгах нэг үү аа. Одоо болцсон дээр шүү дээ. Тэ. За тэр хүний ам бүрдгсэн тэр нөхөрт бол мэдээж одоо Монгол улсын эрүүгийн хуулиар ял өгөх нь тодорхой. За гадаадын иргэн орооцолдсон энэ эрх зүй хуулийн асуудлыг бол харьяаллын дагуу улсын мөрдөн байцаах газар одоо ч ямар ирдэг гэлээ. Хуучнаар бол улсын мөрдөн байцаах татж шалгах ёстой. Би өнөөдөр Баян онгорынхаа цагдаагаас асуусан. Тэг ерөнхийдөө хот руу шилжүүлээд харьяаллын дагуу явж байгаа гэж байна. За нөгөө шонхор шуу алгаж явж байгаад хүний амнаас ирсэн нөхрөгөл 48 юм байна. Үргэлжлүүлээд 20 цагдж байгаад хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Тэ. Монгол улсын хууль гадна дотны хэмбгаач байсан, том тэр бунданч байсан, баянч байсан хууль бол хүн болгонд ижилдэг шүү. Үйлчлэх ёстой. Тэр нөхөрд бол хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. За тэгээ шонхор шуунаас хэдэн төгрөг олоод юу гээгүүлээд байгаа. Юу ч гээгүүлэхгүй байгаа шүү дээ. Дараа нь гадаадад одоо өргүү зард гаргаад тэнэл дуусгаж байгаа ч тий. Ер нь орлого олоод зарлагаа зөв зохицуулж чадахгүй бол манай Монгол улсад өнөөдөр тэгээ болж үтчих юм алга байна шүү дээ. Яг нэг үгэлэгт. Тэгээ иргэдэд одоо бензин шатах олдохгүй хахад арабуудад ямар амир бензин шатах юм бэ? Саавс Баян онгорт очиод хүний амир эслүүлээ явж шүү дээ. Далчгар дамдны юм чи өөрөө энэ колонкийн түгээгч болцсон тууж явсан шүү дээ. Ер нь тэр нөхөр одоо уулуурхан сайд биш колонкийн түгээгч ивэл болох юм биш үү? Тэр бензин олдохгүй хахад арабууд зүгээр амир их хангалттай зугаалж тэн хідэн шонхор шуунаас олж энэ хүнд үед хүний амь үрслээ болж шүү дээ. Одоо энэ шонхор шуугдоо бол 20 тий. Үнэхээр золгүй явдал болсон байна новш гэж. Тий. За тэгээ одоо ер нь гिचнэн жилд шонхор шууны зөвшөөрөл өгөөд хичнээн араб ирээд Монгол улсын төсөвт гिचнээн төгрөг орж ирээд байгаа юм би. Гийгүүлэхгүй байгаа шүү дээ. Тэ. Арабууд тэгээд нэг ирээл нэг Монгол улсын эдийн засгт бодиттой хувь нэмэр оруулаад байгаа юм уу? Тийм байхгүй байгаа шүү дээ. Тэгээ нөгөө худлаа буруу намынхан чинь эсэргүүцэлээс нодны яасан та нар? Арабуудаас хангалттай мөнгө зусалсан уу? Шантажуулгаачуд яг ингэн. Энэ жил ягаад шонхор шуунуудлаар та нарт тугахгүй байгаа тэгвэл тэр галзуураад өгдөг босоо ороолонгууд нь Төв аймагт төрхий тэр Эрдэнэ гэл манай намын тэр дүүл зайлуул арабуудаа үз тараал өсөрч наалдал тэмцээд байсан. Эрдэнэ шиг хүмүүсийг одоо дэмжих хэрэгтэй шүү дээ. За юм байна. Тэгээд одоо хууль сахиулагч нар маань одоо мэдээж хуулийн дагуу үргэлжлүүлээд мөрдөн байцаалгын ажлыг хийгээд тэр арабын тэр ч одоо бодвол ганцаар явчааг байлгүй. Бүлэг арабууд л явсан байлгүй. Дуракуудад бөөнөр нь ял өгөх хэрэгтэй шүү дээ. Хүний нутагт төрчээд усын уул явсан дагна гэж хууль дүрм журм биелүүлээ явахгүй мөнгөтэй болохоор хүн алж болдог гэж ойлгосон юм байна навшнууд. Тэ. Арабууд ч одоо энд бол даам ингэ үстэй. Тэр баг улс дотор ус байгуулчих гэдэг нэг үү? Навшнуудад Монгол улсын хуулийг мэдрүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэ. За юм байна да. Тэгээд золгүй явдал гарсанд дахин гүн эмгэл илэрхийлье нутгийнхандаа. Баян онгорын Баян бүрд гэдэг баг бол Баян онгор аймгийн Бууцаган сум. Тэ. Би Байдргийн гол дээр наашаа гол гараад бөмбөр шаашаага Бууцаган Баян бүрдийн нутаг гэж явдаг юм. Миний өссөн дөрсөн газар байгаамаа. Тэгээд арай л дэндүү байна да. Тэгээд эдгээр чинь тэгээд бүс зааж өгдөг юм уу яадгийг. Хаамаагүй тэгээд өссөн газраараа тэгээд шонхор шуугийнхаа явж идэм юм уу?
Кават бол цаасан дээр тоо шүү. Цаагаараа болгож 3,000-аас 4,000 шашмын сонгол барьж зардаг юм малнууд гэнэ. Бүр 3-4,000-аар нь бариулдаг юм биш үү? За юм байна да. Үнэхээр харамсалтай юм болж. За тэгээ одоо тэр хизээвэл нэг Орос нөхөр байр түрээсэлж ягаад согтуу байр түрээсэлсэн хүнээ золгүй явдлуулаад алдсан байсан Бородын нэг нөхөр. Тэр яг шоронд хоригдож байгаад ял өгсөн тэрэнд. Хорж байгаад ял өгсөн. Тэгэхээр энэ одоо машинтай явж байгаа тийм онц гэрцгээр хүү алсан хүн бол хорж байгаад ял авах хэвээр хоригдож байгаад гадуур байлгаж болохгүй. Барьж хорьсон гэсэн 48-сан гэсэн. Цаашаа өргөжлүүлээд сараар нь хорж байгаа тэгээ гарахгүй байж байгаад ялын нөхөр хэрэгтэй шүү дээ. Эднэрт бол Монголын хууль ямар байдгийг мэдрүүлэх хэрэгтэй шүү дээ. Шонхор шуунаас дор Монгол улсын иргэний амь насыг дорд үзэж шít навшнууд. Тэдний мөнгөтэй төгрөгтэй тэр шуугаар наадад цэнгэдэг нь тэмдээд идэм боос. Бид нар тэгээд хэдэн шонхор шуу зараад Монгол улс хөгжиж байгаа юм хаа байгаа юм. Монгол улсд одоо гүйгүүлж байгаа юм юу байгаа юм? Юу ч байхгүй шүү дээ тий. За юм байна. Тэгээд энэний араас бол одоо хууль эрх зүйн талаас нь байнгын судалнаа. Ямар ял өгөх нь, хорж гин үү, цагдж гин үү гэдгийг бас хууль сахиулагчдаас мэдээллийг аваад явнаа. Тэгээд та нартайгаа хуваалцаа явнаа. Тэр нөхөрт бол хорж байгаад хуулийн хариуцлага, эрүүгийн хуулийн тэр чи хүү амч 10 баха тий. Тий 20 жил өх хэрэгтэй юм уу дуракт. Бүхнээс өгсөн чи яа дээ. За юм байна.